Дараагийн мэдээг танилцуулъя. Бүх найрамдах Арчин Солонгос ус өөрийн гэсэн сүнөөгч хөлөг онгоцтой болох орлогыг хийж байгаа. За үүнтэй холбогдуулан 2 дахь онгоцоо далайд тавих ёслол болсон. Гэвч бол тухайн үйл ажиллагаа бүтлгүүдсэн. За үүний дараа тухайн үйл ажиллагаатай холбогдуулан Умард Солонгосын одоо албаны хүмүүс 3 хүнийг баривчилсан ийм асуудал болсон байна. За Умард Солонгосын эрх баригчид энэ 7 хоногт Тэнгисийн цэргийн сүнөөгч хөлөг онгоцонд далайд тавих үйл ажиллагаа амжилтгүй болсонтой холбогдуулан усан онгоцны үйлдвэрийн 3 албан тушаалтныг нэм гарагт саатуулсан гэдгийг тус улсын Солонгосын төв мэдээллийн агентлаг буюу KCNA мэдээлсэн байна. За энэ одоо баривчлагдсан хүмүүсийн дотор Кёнжин усан онгоцны үйлдвэрийн ахлах инженер, их бие барих цехийн дарга, захиргааны асуудал эрхэлсэн орлогч дарга гэсэн ийм 3 хүнийг баривчилсан байна. За Пхеньяны мэдэгдэж байгаагаар энэхүү одоо хөлөг онгоцны далайд тавих үйл ажиллагаа нь 2 дахь удаа тус улсын зүгээс хийж байгаа ийм үйл ажиллагаа байгаа. За өмнө нь бол бас ийм онгоцыг далайд тавьж байсан юм байна. За энэ удаагийн онгоц нь 5,000 тонны данцтай хөлөг онгоц байгаа. За энийг бол хиймэл дагуулаас харахад хөлөг онгоц нь хиймэл дагуулын зургаас харахад синхэр бүрээстэй хажуу тишээгээ хөвцөн байдалтай байгаа нь бол харагдсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун лав гарагт оролцсон зүүн хойд мужийн Чонжин бомтоос тухайн хөлөг онгоцыг далайд тавих ёслол бол болсон. За энэ үеэр бол хөлөг онгоцны ард тал гэмтсэн байна. За Ким Жон Ун зүүн хойд Азийн бүс нутагт Америкийн нөлөөг сүрэн зогсох зорилгоор хүчрхэг Тэнгисийн цэргийг байгуулахыг хүсэж байгаа. Гэтэл бол энэ үйл явдал нь түүний хувьд ичмээр ийм үйл явдал босон гэж ажиглагчид үзэж байгаа. За энэ үйл явдалтай холбогдуулан Солонгосын удирдагч Ким Жон Ун үнэхээр хайхамжгүй байдал, хариуцлагагүй байдлах, за мөн шинжлэх ухааны үндэслэлгүй империализмээс болоод энэ гэмт хэрэг боллоо. Бүтлгүүтэлд бол цэргийн албан тушаалтан эрдэмтэд за усан онгоцны үйлдвэрийн ажилтнууд буруутай гэж үзэж байгаагаа мэдгдсэн байна. За энэхүү байлдааны хөлөг онгоцд илэрсэн нэмэлт гэмтэл байхгүй бөгөөд хээрийн нөхөн засварын баг хуваарийн дагавар засварыг өргөжлүүлж байна гэдгийг KCNA агентлагаас мэдгдсэн байна. Пхеньяны хувьд тухайн онгоцонд ноцтой гэмтэл гарсан гэдгийг үгүйсгэж байгаа. За онгоцны их биений баруун тал бол урагдсан, хойд хэсэгт нь далайн ус орсон ийм байдалтай байгаа. За Баасан гарагт Умард Солонгосын засварынхан одоо энэ ажилд бол 10 хоног шаардлагатай гэж мэдэгдэж байгаа. За гэвч бол энэ одоо хиймэл дагуулаас авсан зургаас хараад ажиглагчид бол үүнээс илүү урт хугацаанд тухайн хөлөг онгоцыг засварч шинжлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна. За Умард Солонгосын хувьд анхны одоо сүнөөгч хөлөг онгоцоо өнгөрсөн сард далайд тавьсан. За энэ хөлөг онгоцын цөмийн буужин зэрэг олон одоо ийм зэвсэг техникийг тээвэрлэх чадвартай ийм хөлөг онгоцыг бий болгосон гэдгийг тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдэгдэж байгаа байлаа.